Бид үсгэсэн чинь буцаад нөгөө урд амарчин гулцаагаад дахиад бас доромт руу нэг юм ингэсэн юм орж ирээд. За яа цахан манайхаа төвжрэл дунд ээлж дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт DJ Гизэг ах маань оролцож байна. За юм байцгаана уу. За энэ цагаан өдрийн мэнд хаа. За өдрийн мэндэ. Төвжрэл дунд маань спонсортой болсон байгаа. Бидэнтэй хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авто шоурумтайгээс гадна өндөр үнэлгээтэй бага гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ маш том давуу талтай байлаа. Утасны дугаар 75 75 75 75. За ойрын сонио ачнаас хуваалцвал. Ойрын сонио ачин гэвэл 3 сарын 6-7-нд Асаа арена дээр өөрийнхөө хийдэг Red Cup партиг одоо энэ жил үргэлжлүүлээд 2 өдөр 3 сарын 6-7-нд Red Cup фестивал нэртэйгээр 2 өдөр хийх гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3 сарын 6-7-нд хийх гэж байна. Тэрний бэлтгэл ажил тэгэл бужигнаад замгүй л дөнгөж сар шин дуусаал шууд л ажилладаг. Тэрнээс өмнө яг бэлтгэл ажил гээд зөндөө хийсэн л дээ. Тэгээд цагаан сар сайхан шинэлж дуусчаад тэгээд одоо бол гэрчимтэй тэр ажилд орсон байж байна. За дүүг ажил сайн. Миний ажил сайн. Тэгэл төвжрэлд хүмүүстэйгээ ярилцаад л хөөрөлдөөд л явж байна. Давхар жүжигчнийхээ ажлыг хийгээд л ахын дүүсийн контентыг эргүүлж хийж эхэлсэн. Тэгэл тэрний ажилдаа ер нь жоохон нэлээд завгуулгүйгээд байна. За Red Cup нэр нь айгүй сонирхолтой санагдаж байна. Яагаад тэгж нэрлэх болов? Энийг би дээр үеч багтаа одоо нэг 6-7 жилийн өмнө байна зүгээр нэг клуб ивент хийсэн. Нөгөө юм Америк хай скуулийн нэг юм улаан хаяганд нэг хийгээд нэг уугаад байдаг юм шүү дээ. Яг тэрийг харчаад нөгөө өөрөө нэг хипхоп хөгжим сонирхолтой болохоор хипхоп дээр үе нөгөө Америкийн рэпрүүдийн нөгөө клипийг харангууд те хипхоп ийм улаан хаяг маягтай нэг ингэж гэдэг вайбыг харчаад ямар гоё юм бэ. Ийм нэг парти хийвэл тийм клип нэг гардаг шүү дээ улаан хаяг урьдсан. Тэгэл ингүүл гоё юм байна та гэж бодоод эхний ээлжин зүгээр нэг клуб ивент хийсэн. Тэгээд тэрүүгээрээ тэр нь хөгжөөд клубуудад хийдэг байж байгаа. Сая 10 сард өнгөрсөн оны 10 сард зайсан хийлт хийгээд тэгээд тэрнээс хойш энийга ер нь юм гоё брэнд болгоё те. Тэгээд цуврал парти хийгээд явж ивэл гоё юм байна. Тэгээд энэ жилээс Red Cup фестивал нэртэйгээр өргөжөөд олон артистууд ордог, олон дижнер ордог болно. Гэрэл хөгжим таазны entertainment юмудаа гоё үзүүлээд тэгээд бэлтгэл ажилд орсон байж. Тэгээд нөгөө одоо ч нөгөө нэг хуучин бол нэг дээр үед ч нөгөө дээр үйч явах. Одоо хүртэл нөгөө нэг юм дижнер нь хүмүүсийнхаа урд ингээд тоглолт шүү дээ. Хойно ямар ч хүн байдгүй тэгээд дижийн ургийн амт нэг буланд ч юм уу нэг газар тоглож байгаа. Одоо бол энэ удаагийн миний үн дээр тийм байхгүй. Тайзан дээр дижийн урдаа тайзан дээр VIP хөдөлж авсан хүмүүс болон нөгөө нэг манай бүжигчид найз нар ойр дотны хүмүүс байна. Тайзан дээр 100 гаруй хүн гарч болохоор тийм тайзсаад ингээд тайзан дээр хамт дижитэйгээ саагдаг. Одоо жишээ нь тийм нөгөө нэг тренд гарчаад байгаа шүү дээ. Дижинер нь урдаа байдаг, зэрэгтлийн хойноо байдаг болчиход байна шүү. Тэрийг одоо Монголд нэвтрүүлэх гэдэг нэг удаа хийж үзэх гэдэг. Хүмүүс нэг ихний удаа хийгээд үзүүлээд үзчих юм бол ингүүл гоё юм байна гэдэг мэдрэмжийг өгчүүл. Дараагийн юм дээр бас хэрэгтэй болов гэт. Тийм хийгээд явж байна. Тэгээд төвжрэл дунд гэдэг контент тий. Би бас өөрөө CarCast гэдэг бас яг энэ шиг нэг контент бас хийж байгаа. Гэхдээ юу н арай өөр концепц арай өөр. Дандаа нэг хуучны усамжууд ярьдаг. Тэгээд дандаа артистууд ордог, артистуудаа дуулуулдаг тийм контент бас хийж байгаа. Ерөнхий одоо төвжрэл дунд амьдралынхаа ер нь хэр их цагийг өнгөрөөж байна. За бараг л гэртээ байхгүй хугацаагаа машинд өнгөрөөж хэдүүлээ. Зам дээр тэр хүүхдтэйгээ байх хугацаа, аав ээжтэйгээ байх хугацаанаасаа илүү их хугацааг бараг
машиндаа буюу зам дээр төгжрөл өрөөж шүү дээ. Мгм. Тэгэл 100 хөдөө гадаа ажиллаар ийш тийш нөгөө аймаг сумдын наадмаар явахад тэгэл мөнхийн зам дээр шүү дээ. Очоод ийш тийшгээ явахад байнгын зам дээр төгжрөл дун зам дээр хотод одоо төгжрөл хэрэг болоо тэ өглөө гараад тэгэл өдөржингөө машиндаа хоёр дахь гэр болчиход шүү. Бараг нэг дахь гэр бараг машин болчиход шүү. Хоёр дахь гэр нь бараг үнсэн гэр юм байна шүү. Тэгэл эндээ яг машиндаа идэж уугаад ажлаа амжуулаад бараг худалч тэгээ хөдөө гадаа явахаар бол унтаж амраад тэгэл бараг. Тий. Зүгээр л баг нэг Гэр үндсэн гэр бол нэг харьж амардаг л тий. Бараг тийм гэр үл бараг буудалч Тий. болчихсон. Унтдаг л үүрэгтэй. Тий. Усанд ордог унтдаг үүрэгтэй. Тэгээд нэг оройдоо нэг ихнэр хүүхд хоёртойгоо уулзаад байж байгаа. Тэгээд бүх ажил машинд өнгөрч. Төгжрөл донд одоо тэгээд ийм их төгжрөл донд одоо ер нь л амьдралынхаа бараг л одоо нэг өдрийн бараг тэн хагсын л төгжрөл донд өнгөрөөж байгаа шүү. Хагасаас илүү төгжрөл. Тий. Тэгж яхад ер нь одоо энэ ажлаа яаж ер нь хурдан шуурхаа зохицуулж байна. Таны ер нь сториг харахад айгүй л хурдан зохицуулаад байгаа харагдаад байдیں۔ Нууц байвал хуваалцаач. Цаар яриад тэгэл нөгөө би ч нөгөө өмнө DJ хийгээс өмнө нөгөө нэг халтууранд явдаг байсан. Тэгээд яг хааргүйгээр 0 л бол тэр үед юм TVB cabinet гэж байх юм чинь яг олонныхоо жишгийг дагаад амтдах гал халтууранд явдаг байлаа. 3 4 жил халтууранд явдаг гэсэн. Тэгээ нөгөө муугаагаар явж жоох нөгөө нэг булхаацж яваад сурцсан гэх юм уу. Тэгээс ордуур наагур зүгээр зам ам тавчлаад тэгээд Google Map хараад энэгээр нь төгжилтэй байна тойроо чамаагүй ингээд явчих гэдэг нэг жоох нэг халтуурчин явалттай. Гэтэ бүр яг тийм амар дүрм мөрөм зөрчөөд тим явдаг гэсэн үг шүү маа. Зүгээр юу гэх юм сэргэлэн гэх юм уу эсвэл нэг юм жоох халтуурчин явалттай л гэдэг юм аа. Тэгээд хоёр хүүхдээ онгоо байгаа шүү дизэг төгжрөө гэдэг. Яас тэгээд гизэгтэй явахаар ажиллаагүй хурдан амжичдаг гэдэг. За ер нь л тантай төгжирж ий та. Тэгвэл төгжрөгч явах тантай л хамт явах юм байна. Би явчихвал бас хурдан тойроо. Яг тийм дүрм зөрчөөд тийм муухай явдаг гэсэн үг шүү тэгээд. Ерөнхий зүгээр замаа хараад зөв замаараа явчихдаг гэх юм уу. Зам сайн мэддэг, хулгайн зам мэддэг. Энэгээр явчихвал энэгээр гарчвал ингээ байран дондор очиж ингээд гараад ирчихдээ шүү тэгээд нэг юм төв замын төгжрлийг өвтэхээ ингээд тойроод гарчдаг. Талтай. За бас мэдвчтэй л арга байна тий. Халтууранд явсны гай гэх чинь шин тий. Халтууранд явсны л үр дүн юм да. Дээр үед халтууранд амар л явдаг хаа үрх юм бэл. Халтууранд явдаг байсан гэснээс ер нь одоо ингэ таксинд явахтаа ч юм уу тий. Таксинд ер нь та хэдэн жил яв халтууранд? 4-5 жил явсан. 4-5 жил явхад ер нь тохиолж исэн нэг жоохон эвгүй ч юм уу эсвэл хөвгчлөлтэй ч юм уу явдал байвал хаалцсан. Тэр дундаас сорын шүн өрөө яваад мөрөөлаад хүмүүс жишээ гарч мөнгө авчаад ирээд гिचээд игээд. Тэр бол баг анхан шигт нэг. Тийм мөржсэн тохиолдол зөндөө байна. Тэгээд зарим дандаа болохгүй юм байна гэх дандаа бодохгүй бацаан байх үеийн юмнууд болчиход. Тэгээд хүмүүстэй нөгөө шүн өрөө явахад нөгөө согтоо золоотой хүмүүс таарлтна. Тэгээд яриа хүмүүс таарлтна 9 шидийн болцсон нөгөө нэг ихнэр нөхөртөөгөө хэрэлдээд муудалцаад такси бариад тэгэл тэрийг би мэдэхгүй юм чи гар өгж байгаа юм байд ашгүйгээд аваад суугаад хаа өрх ингэж мэдэхгүй өөрөө яв. Би нэг тим ихчтэй бол таарч байсан хаа өрх ингэж мэдэхгүй чи ингэ явж лөө гэдэг. Тэгээ нөгөө чинь хойно дэлгүүр тусаад хойно пи уугаад нөгөө чи надаа амьдралаа яриад тэгээ чи нөхөртөөгөө муудалцаад ингэ явж би одоо хаа өрх мэдэхгүй юм. Би одоо хаачгаа мэдэхгүй очоод байдаг. Явж их юм уу их чигээ явж ийл гэдэг. Тэгээд ингээд чигээрээ л гэдэг. Замаас баруун дөрөв замаар хичнээн ч шинэ яж одоо төгжрөлгүй болох. Тэгээд нааш цаашаа яваад байдаг. За ихчээ би ер нь дараагийнхаа хүнийг авахгүй мөнгө гэж үгүй яв. Тэгээ нөгөө ихчээ хажууд пи уугаад яваад байдаг. Нөгөө амьдралаа яриад байдаг. Чи тэгдэггүй ингэдэггүй. Амьдрал дээр амьдрал дээр би өгсөн баасныхаа амьдрал мэдгэвтэй хатуураа яг жоох хөөхлөөс юм чинь тэгээд мэдхгүй ихчээ тэгээ ингэ. Тэгээ сүүлд надад жоохон түүхтэй санагдаад за ихчээ та ингэ яг ирсэн газараа буучгаа эсвэл өөр нэг хүн амьтнаа бууд юм гэж. Та буучих. Тэгээд тэр их чинь хажууд нь өөж үзэх юм, уурлаж үзэх юм. Би сүлдээ нөгөө ихчээсээ залхаад за болио ихч одоо дайраад хэлээ би орог харилаа ба буулаа авах юм яриад. Тэгээ мөнгө аваад нэг бууж ирсэн нэг тохиолдол байна. Бас жоохон хэцүү л юм тий. Гадаад хүмүүс бас нөгөө нэг 100 нөгөө аялал жуулчлалын үеэр бас нөгөө их ирнэ. Тэгээд эд чинь нөгөө нэг
газар мэдгүй тийш явъя. Тэгээ баг нөгөө My Daughter America Washington DC шиг нөгөө ойлголцохгүй. Тэгээ нөөдөөс зүгээр шал өөр одоо хятадаар ч юм уу те. Англиар, испаниар ч юм уу юу гэдэг нь өөр хэлээр ярьж чаар ч би мэдэхгүй болоо. Тэгээд нөгөө тэр үед чинь Google Translate мас тийм даг юм ашиглаж мэдэхгүй зөв утсан дататай ч байсан юм уу да зайлшгүй. Тэгээд нөгөө төтөөгөө татаад тунгаадаа ёо Алтуурчаас. Ер нь бас уулын дайжгүй шүү дээ. Зөв хийгээд гэх юм бол одоо тэгтээ хүмүүс чинь ажилдаа ирж очихдоо ч юм уу те өглөө жишээ нь хороолоос офицер руу ажил руугаа явдаг хүн бол яаж нэг амьдралын төлөө гэсэн хүн бол илүү экстра орлого олох сонирхолтой тийм залуучууд юм уу хүмүүс байх юм бол яаж нэг өглөө ажилдаа гардагаас 30 минутын өмнө гараад UB кэба асаагаад зам дагуу явж байгаа хүнээ авчихад яддаг тийм шүү дээ. бензинийхаа мөнгөийг ч юм уу те хоолныхоо мөнгөийг ч юм уу олцохоор болчиход байгаа байхгүй юу. Тэгээ хуучны шигтэй ямар гар дээр ингээд автобусны буудлын дээр ингээд хин намайг авах гэдэг хүлээгээд идэг үү одоо өнгөрсөн шүү дээ. UB кэб татчих аваад бүртгүүлээл ингэчихэд ядаж бензинийхаа мөнгөийг ч юм уу хоолныхоо мөнгөийг тамхи татдаг хүн байлаа гэхэд тамхиныхаа мөнгийг олчих боломжтой болчиход байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө сүүлийн үеийн залуучууд ч нөө нэг юм амбицлаад юм уу би тэхгүй таксинд яваад тахтай яа гэм аа гэдэг. Харин таксинд явахыг нэг тийм буруу юм шиг боддог болсон тий. Ажил шиг юм хар ажил шиг тий. Гэхдээ хар ажил хийжсэн ч юу нь яа. Тий. Мөнгө олоод ажил хийж байгаа хүнийг ажил хийж байгаа хүнээс ажил хийхгүй байгаа хүн тэнэг байгаа байхгүй. Тий. Би яг нөгөө бүр багаасаа нөгөө өөрөө ажил хийгээд 8 дугаар ангиас хойш аав ээжээсээ мөнгө авч үзээгүй. Өөрөө ажиллаа хийгээд 100 ажил хийгээд нөгөө хичээлийнхаа дэвтэр нөгөө нэг хувцсныхаа мөнгийг өөрөө олчдөг байсан болохоор ерөөсөө би тийм юм надад ерөөсөө тийм муухай бол санагддаггүй. Тэгэхгүй одоо үеийн хүүхдүүд чинь зөөгч ихгүй гэх юм те. Машин угаалганд угаагч ихгүй гэх юм. Халтууранд явахаар нэг мяа олчих гээд байгаа юм шиг угаалганд ажиллахаар мяа олчих гээд байгаа юм шиг. Үгүй шүү дээ. Харин тэр тусмаа ажил хийж байгаа бол мундаг уу. Ажил хийж өөрийгөө те өөр өөрийнхөө хэрэгцээг болгоод явж гинэ гэдэг чи ядаж аав ээжийнхаа ачааг ч гэсэн хөнгөлж ийн гэсэн үг шүү дээ. Ядаж аав ээжээс мөнгө авахгүй эсвэл өөрөө нэг машин лизингдээд авчлаа машина UB кэб яваад халтууранд яваад ч юм уу эсвэл хүргэлтэнд яваад ч юм уу те ажил хийж гинэ гэдэг чинь мундаг. Тэрнээс залуучуудаа бити хичээрээ ажил хийж байгаа да. Би өөрөө угаалга ажиллуулж үзсэн тэгээ нэг зовлонг нь мэддэг болох нь ажиллах хүүхэд болдгоо. Яагаад ингэж гэдэг гэсэн чинь хичээд идэх гэ таньдаг хүмүүс нь орж ирж машина угаалгахаас баг энэ за гизэг анх хоёр гэдэг хүн машин угаалганд ажиллаж исэн чинь 10 жилийнх нь найз нь машинтай ороод ирэхэд угаахаасаа ичдэг ч юм уу тийм. Яагаад тэгээд ичээд идэх хэрэггүй эвгүй ш таах гэдэг ямар хамаа. Тийм ш. Тэгээ одоо тэр яах юм заавал юм офис ажилтай байх хэрэгтэй юм. Тэгэхээр чинь ийм дундаж нөгөө нэг хуучнаар ярил нэг ажилчин анги гэж байдаг чинь тийм ажилчин анги гэдэг юм байхгүй болчихдог. Тэгэхээр хин машин угаах юм, хин зөөгч их юм. Хин тэр хойно арын албанд туслах тоогоо хийж, хин барс дээр очиж, бөмбөр дээр очиж бараа зөөх юм тийм. Тэгэхээр чи ингээд ийм юмнасаа бити ич. Big Motors нь Purus 20-с Purus 50 хүртэл дээрэс нь Land Cruiser, Prado, Nissan, Mitsubishi гээд бүх төрлийн машиныг оруулж ирдгээс гадна таны зээлийг банк болон банк бусаар өдөрт нь газар дээр нь шуурхаа шийдээд өгнө. Би бол үндсэн мэрэгжилт шуулан тоогооч шүү дээ. Тийм шүү дээ тий. Тийм би чи шууд 10 жилээ төгсөөл нөгөө ихтэй сургууль руу орох гээд нөгөө Багдаа нөө сахилахгүй байсан болохоор нөө юу хөрөхгүй босго оноо хөрөхгүй шүү дээ чи ээш хөр чинь. Тэгээ нөгөө юуг олчих гээд байдаг сургуулийг олчих гээд байдаг. Тэгээ найз нар бүгдөө ихтэй сургууль руу яваад орчод гэсэн чинь. Тэг яах вэ гэд бодож ирсэн чинь манай аав минийх ингэж байгаа нь үсэн тоогооч болчих уу. Хоол их дуртай тэр үед чинь хоол их дуртай аав ээжийн хоолыг идэв гэсэн чинь. Гэртээ хоол идэв. Тэнгүүд нөгөө тэгээл мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвд ороод 1 жил 9 сард ороод 5 сард төгсөж байгаа шүү. Тэгээ тэр үчнээ стипенд авдаг байсан. Сар болгон 30 сая төгрөгийн стипендтэй. Тэгээ эрүүл 2009 онд. Тэгээ тэр нь сургалтын төлбөр нь өөрөө мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвчний 280 сая төгрөг л байсан. Тэгээд 9 сар сурна гэдэг чинь 9 сар гэдэг чинь бас нэг 280 сая төгрөгийн стипенд авчихна. Тэгээ ерөөсөө ингээд дүндээ дүн болчихсон.
Яг сурсан Тийм, стипенд авсан энэ авсан хоёр ингээд санхүүгийн төвшөнд дүндээд. Тэгээд мэрэгжилтэй болоод төгсөж чинь. Тэгэл тэрнээс өмнө ажил хийдэг байсан болохоор бас нэг тоогоочны нэг жоохон зийтэй. Тэгээд тэндээ ч өөрөө амар дуртай байсан. Тэгэл 10 жилээ төгсөөл мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ороод төгсөөл шууд ажил хийгээл одоо энэ хуучин SS Club гэж байдаг байхад энд ажилтдаг байсан. Тэгэхэд би ч нэгдүгээр курстэй ажил хийж яхад шүтээсийн хүнсний технологийн ангийн 3 дугаар курсийнхэн орж ирэл надад загнуулаад миний доор л байж идэх байсан шүү дээ. Надаас нэг ах хүмүүс тэгээ 4 жил суран төгсөн. Тэр хооронд чинь тэгээ би маазурлал тэгдэг гэсэн. Ихтэй сургууль төгссөн нөгөө нэг бакалаврын тогоочийн анги чинь би эхнийхээ жилээ төгсөөд 3 жил ажиллачхад нөгөөдөл чинь дөнгөж төгсөөд ажлын талбар дээр ирж яхад нөгөө нэг дээр нэг ийм зар явдаг гэсэн. Мэргэжлээс дээш 3-аас дээшгүй жил ажилласан хүнийг ажилд авна маавна гэдэг чинь. Тэгт чинь би чинь мэргэжлээрээ 3-аас дээшгүй жил ажилласан байж байгаа байхгүй. Тэгээд нөгөөдөл нь юугаач мэдэхгүй ороход чинь би айл дээр 3 жил ажилласан бүр туршлагатай алах гооч болцсон бүр меню гаргах хэмжээний төвшөнд очсон байж идэг байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг залуу дүүнерт хэлэхэд бүгд ихтэй сургууль төгсөх албагүй. Бүгдөө тэ нарийн мэрэгжил гэж байна ш тоогооч магнуурч юм уу те кофшин оператор юу гэдэг те тийм мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв коллеж одоо зөндөө тийм байдаг болсон. Тэгээд төгсчхөө. Тэгээд тэр 4 жил төгснөөс илүү тэмт чинь нөгөө нэг юм амьдралтай гэх юм уу. Тэгээ гагнуурчин ахуд одоо чинь оюутлахад очиод ажилладаг ч юм уу өөр юм барилгын компанид очиод ажиллачвал чи офист ажиллаж байгаа хүмүүсээсээ илүү их өндөр цалин авнаа. Тийм шүү дээ. Тэгээ тэр мэрэгжил чинь тэгж хин дуртай нь очиод хийгээд байдаг юм нарийн мэрэгжил болохоор тийм нарийн мэрэгжил эзэмшчихээ. Тэгээ гагнуурчин хийхээс яагаад хичээд байгаа халтар хувцастай байна л үсттэй зүгээр л ажлын хувцас шүү дээ. Тий. Тэгээд авж байгаа цалин гол нь хүн чинь амьдрын шүү дээ тий. Амьдрахын тулд ажлыг хэрэгтэй мэдээж ажил хийж байгаа хүн чинь өндөр цалинтай, сайн цалинтай ажилд орохын тулд ажил хийж байгаа болохоос ямар цагаан цамц костюм бичээгүй хүмүүс гэж нэг сая 200 сая төгрөгийн цалин авах гэж ажиллаж байгаа. Тэрний дор халтар хувцас өмсөд ажлынхаа хувцсыг өмсөд 3 сая төгрөгийн цалинтай гагнуурчин хэл. Зөө. Ер нь бол ажлын иймэрхүү тийм нэг юм байдгаа нэг тийм мерсэр буруу ойлголт тийм хүмүүс бодолтой явдгийн би өөрөө болоход хүн болгон офис ажил хийх алдгүй шүү дээ. За ер нь гээ захыг DJ гэдгээр нь хүмүүс нилээдгүй угаасаа мэдж байгаа. Тэгээ хүмүүсийн дунд байдаг таны талаар ер нь мэддэггүй эсвэл буруу ташаа ойлголтууд юу байдаг бол? DJ би ч бас гайгүй бас өөрөө нэг хүн амьтантай муудалцаад эсвэл нэг хүн амьтантай эрүүл орол хийгээд юм. Хүнтэй муудалцахыг хүсэхгүй бүх хүнтэй л юм сайн харилцаатай байдаг болохоор тэр тал нь бас гайгүй байх гэж бодож ийн өөрийгөө. Гэхдээ бос хүмүүс юу гэдгийг мэдэхгүй дээ жиг жиг сайн нэг байхад сайн саар нь бас байж л байгаа. Тэгээд тэр талын юмнууд яг ганц нэг сонсогдчихлээ тэгээд тоодгүй шүү дээ. Гизэг тэгсэн гэж юм тэгж юм. Гизэг тийм юм гэдэг ганц нэг хүмүүс нэрсээр ярьдаг л юм. Тэдний сонсогдоод тэдний үгээр ямар тийм болчих ш тий. Өөрөө урдах ажлаа игээл явж ивэл бааруу тэгээд хийх ажилгүй хүмүүс л ер нь тэгэж хүн явж эсвэл нэг хавж игээд тэгж ин тэр ингэж илээ гэдэл ярьж байгаа шүү дээ. Тэгээд яг ажлаа хийгээд завгүй явж байгаа хүн бол юу тэгж тэднэртэй очиж хүн муулах тэрийг очиж дээш нь доош нь хийх зүгээр урдах ажлаа хийгээл явж байгаа хүмүүс чинь хизээч тэгж хүн илүү юм ярьдаггүй хөхгүй. Завтай байгаа хүмүүс л тэгж хавж байгаа. Тийм завтай байгаа хүмүүс л тэгж байгаа. Тэр ингэж энэ ингэж явж байна. Эцэг бөмбөр дээр явж илээ гэдэг ч юм уу. Би яагаад бөмбөр дээр явж болох? Би одоо юу болдоох юм ааш. Камертоны болдоо харин бөмбөр дээр явж ивэл харин хүн гайх. Би одоо бөмбөр дээр явж болдох юм ааш. Ер нь одоо багада хэр сахилахгүй хүүхэд байв. Тэгээд бас ер нь баг насаа хаана өнгөрүүлв. За багтаа бол чинхэн аим шиг сахилахгүй байлаа да бурхан минь нэгдүгээр ороод бүх баг насууд яг нэгдүгээр ороод өнгөрсөн. Нэгдүгээр оруулын 26 дугаар байр хар өрн захтай бол нэгт холбоотой. Бурхан найв шиг сахилахгүй байлаа. Бурхан багш. Одоо яг нөө өөрийнхөө хийжсэн юмнуудыг харахаар энийг өрөмний өч шиг юм яах ёо болж болдгоо юм гээд тийм гизгтэй нэг юм дэлтэн нэг юм
өрөмний хүч ийм л хүүхд байлаа да бурхан минь. Тэгээ манай багш нар сүйлэлдэг гэсэн. Энэ анх хоёроо чи нэр ямар аймаа сахилахгүй юм бэ. Тэгээ найз нартайгаа нийлээ тэр үед чи нөгөө байрныхаа хажуу талын байрны октод моктуудаа нөгөө тэр үед чи нөгөө усаар байлддаг. Цасаар масаар уугаад нэг юм жоохон зэрлэгдүү үе байлаа ш. Тэгтэл нөгөө нэг октод чи нөгөө октод сургуулаас гараад ирэхэд октод ч нөгөө нүрээ дараад нөгөө нүрээ угаалахгүйгээд ингээд доошогоо дарахад хүүхдгээс өчөг бол нуруулан цас идэг. Одоо тэгвэл баг тэр ээж аав нь юу гэхэлээ одоогийн хүүхдүүдийг те сургуулаас нь гараад эмэгтэй хүүхд гараад ирсэн чинь ангийнх нь банд нар юм эсвэл нөгөө ангийнх нь банд нар нуруулан цас ивэл яах вэ? Бурхан сургуулаас хөөгдөх үү? Хүн нөгөө энэ өвчин туслаа ханаа том хүргэлээ гэдэг яах вэ? Тэр үед чинь бүр нүрээ дараал хөвтгт нь курткээс өгч жоод нуруулан цас идэг байл. Тэгснэ бид дараа. Бурхан одоо хүн тамхи татдаг нөгөө бацаанаар ч нууцаар тамхи татах мөнгөөрөө нэг юм тэр үед нөгөө 50 шар тор гэдэг нэг шар тор байдаг байлаа шүү. Тэгэл октоочин гарч ирэх хүн нөгөө гарандаа юм нөгөө цасаа ингээд нуучингууд баригдчих гээд байдаг. Тэгмүүд зүгээр бид нар засгүй гээд ингээд ашгүй энэ 26-гийн засгүй байна гэж сургуулаас гарахад цаанаас нь 2 тортой ууттай цас хийцэн манай найз гараад ирж. Тэгэл гүүж очоод нөгөө чинь тамхи авах мөнгөөрөө тор авч байгаа цасаар нөгөө нэг авсан торондоо дүүрэн цас хийж байгаа дээр нь цас асгадаг байл. Яа. Тийм л сахилахгүй байлаа да нэгдүгээр. Айлын нөгөө хонх тарж сухтаадаг. Тэр үед чинь тэр үеийн айлууд чинь баг бүгд л мэдчихэж байгаа. Дуг гэл галста шатаар өстө пижгэн тэлхүү гэл. Тэгээ одоо айлын хонх дараа зүхтаа бол бурхан баг цагдаа дуудаад камер шүүгээд баригдаад аяг үзнөө зүрчлээ уйлмуулаараа торгуулаад баларна ш. Тэр үуч нэг юм айл болгон ч нэг юм одоо гэх шиг бүгд хаалга байгуух нэг модон хаалга маалгатай нэг хонх нь дээр үе нэг Оросын угсмлууд ч хажуу талтай тустай хонхтой. Тэрэндээ зарим нь ингээд сүрдийгээд нэг тогных нь утас нь гараад ирсэн маастай. Ажилдгүй байсан хонх гис гээл харанхуу тэр үуч нэг орцон дотор чи гэрэл байхгүй ш. Харанхуу тэгээ шааж чон хонхын дарангууд нөгөө нэг тогтоо уцснаас нь очиж бариад нөгөө ажилтгүй хонхыг ажилуулаад нэг сэгсэтэл тэгээд тог нь цохиулаад тэгээ нөгөө би бинийгээ харж шоолж инээгээд тэр энэ ажилтгүй хонхыг энэ ажилуулсан гэдэг тог нь цохиулсан гэдэг тэгээ хурууж иргэнэ амар сахилахгүй байлаа. Нэгдүгээр бол тэр 26-гийн урдуур явж цасаар угаалгаж исэн болон усаар угаалгаж исэн октоудаас одоо уучлаарай. Та аав ээжтэй хилдэг үт баярлсан шүү гэж. Барж өгөөд баярлаа гэж. Барж өгөөд өстой их баярлаа. Та нар өстой 90 хүн шиг байсан шүү. 90 хүн шиг байсан шүү октоудаа. Тий, өстой 90 хүн шиг байсан шүү. Манай үе октод. Төвжирэл дунд маань спонсортой болсон. Оо за. Тий, тэгээд Big Motors тий хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай Big Motors-ын нэрэмжит асуултыг бас танаас асууя гэж бодож байна. За. Одоо ер нь анхны юм болгон айгүй үнэтэй юм үнцэнтэй байдаг шүү дээ. Тэгээ ер нь анхны машина хэдэн онд авч байв? Ямар машин авч байв? Тэгээд ер нь яаж авч байв? За анхны машин гэвэл би 9 онд жолооч болоод биш механикийн Вернан дээр жолооч болоод тэгээд тэрнээс өмнө яг манай портертой байсан. Дараа нь портроо болоод 11 плюс авч ирсэн. За лизингээр. Би одоо хүртэл дараа анхны юм гэдэг ч юм сонир. Анхны машиныхаа би одоо хүртэл дугаарыг сандсан шүү дээ. 53 57 гэсэн дугаартай 11 плюс байлаа. Гэтэ бүх хүмүүс л ер нь тэгдэм байлаа. Анхныхаа ямиг машиныхаа дугаарыг өнгийг ч юм уу тэгж ингэж авч ирсэн гэдэг тэрийг бол амар сандсан. Харин тийм. Тэгээд тэр 11 плюсыг ч аваад халтуурж явж эхлэхгүй юу? Би тэр лизингээр машин аваад машин банкны лизингээр аваад тэгэл 11 плюстэй халтуурж явдаг байлаа да. Тэр үед чинь нөгөө нэг 20 плюс мөрөс гэж гараагүй дөнгөж 10 11 плюс орж ирсэн. Эд модонд тэгээд нөгөө баг иддэг гэдгээр бас амар алдартай байсан шүү. Тийм шүү дээ. Тэгээд энэ ч 105 иддэг юм байна, энэ иддэг юм байна гэл. За тэгэл жинхэнэ халтуурнд явдаг байлаа да. Тэгээд сүүлдээ нөгөө нэг 11 плюс чинь нөгөө нэг мараалын хилэгдэлд ороод нөгөө өвөл асхаа болоод нөгөө яс мэлхий гараад идэх хөө. Тэгээ нөгөө чек мек насаад ингээд доголдоод ирдэг.
Тэгээ нөгөө нэг хайбрид машин чинь нөгөө өвөл асахгүй нөгөө бөөлж байгаа юм шиг дөг гэж байгаа нэг астсан шүү. За тэр зовлон мовлон гэж чинь өстө жинхэнэ мэдэн шүү те. Тэгээл нөгөө яваад ангууд нөгөө батарей нь муудаад чек насаад, ястын насаад шид болсон тэр чинь. Тэгээд нөгөө машины бас нэг юм зарим хүмүүсийг бодвол нэг жоохон дөртэй гэх юм. Нөгөө энэ нэг ингэсэн байна да те ингээ явж ихнэ цаап дуураад байна ч гэдэг юм уу те нэг яг даг гэдэг дуурахад таван бол явчихжээ ч гэдэг юм уу. Айхтар тэр засварчин техникэлтэй хүмүүсийн хажууд нь бяцхан дөртэй. Тэр нэг мэдлэгтэй тий баазар өөрөөс хөрчин энд нэг ийм болохоо болчлоо одоо энэс л болж байгаа бах та махта гэдэг нэг юм бяцхан мэдлэгтэй мэдхгүй үний хажууд л жоохон мэдчихнэ. Айхтар яг механик хүмүүс биш нүү инженер хүмүүс биш болохоор нэг юм ойр зуурын юм бол мэднэ. Ер нь таны унжсан ч байгаа. Ер нь одоо ингээ сууж үзчихсэн машинуудаас хамгийн overrated машин ямар машин байсан бэ? Одоо ер нь ингээл юм харагдах байдлаасаа гоё гэдэг ч юм уу те ингээл айгуу гоё мой харагддаг мөртлөө дотор нь суугаад яваад үзэхээр унаад үзэхээр жоохон тийм яа санагдсан гэдэг ч юм уу хурд хүчин яг бодсон шиг байгаагүй тийм overrated машин ямар машин байсан? За одоо тэгэхээр тийм машин ундаг хүмүүс надад намайг барьж иднэ. Яг зүгээр юунууд одоо анх машин авснаасаа хойш би нэг л бензин машин унж үзсэн. Тэрнээс дандаа нөгөө нэг хайбрид машин унсаар байгаа айгүй юм мууцан сурцсан байлээ. Тэгээд ийм бензин машинууд жоохон нэг юм өөрөө ч хайбрид машин унсаар байгаа сурцсан машин бензин машин жоохон эвгүй санагдаад. Тэгээд тийм бензин машинууд л жоохон хэцүү юм байлээ ер нь бол. За тийм overrated гэхээр тэр машин унжсэн юм байна. Хүмүүс нүдэ байж байгаа юм. Бензин машин тийм гээд байсан ч болно л доо. Тэг би нэг найзынхаа машинтай нэг хөдөө явж үзсэн тийм нэг тэр одоо 2-4-тэй байд юм лөө 2-2-тэй байд юм бол нэг парадо хонж үзсэн. Тэр бас яг хуу дотор л юмхээс хөдөө замд бол бас нөгөө нэг авсаад ийлдэг юм билээ. Мотор нь арай бага. Тэгээд нөгөө хайбрид машиныг бодлоо хурд хүч авах нэг юм явуулт нь арай жоохон эвгүй юм билээ. Тэрнээс шүл тэр парадо гоё юм болов уу гэдээ унаад үзээ хөдөө яваад үзсэн. Тэр жоохон сэтгэлд яг хүрээгүй. Тийм. Бензин парадо жоохон яа юм бэл. Та одоо ингээ нөгөө машин тэрэг одоо ингээ унаал ээж тийш өдөө гадаа дээрээс нь төвжрэлт юм их зогсон. Тэр үедээ танд машин эвдэрж исэн одоо нэг газар таг зогсоод ч юм уу тий. Яг машин эвдэрж исэн тийм түүх байв. Хуваалцсан. Тэр эвгүй ч юм уу эсвэл хөвжөлтэй ч юм уу тий. За тэгжсэн явдал ёстой байхгүй ховор. Ер нь бас машин эвдэрж исэн ховор. Эвдэрж исэн ховор. Гэтэ эвдэрнэ л дээ ер нь бол. Зүгээр хөдөө явж байгаад хүслээ өтөр нэг тэр үед тархны зам юунд ашиглалтанд ороогүй. Нэг амар чулуутай байсан биш. Эрдэнэтэд очиж нэг партигаар явчаад 20 бүрээстэй буцаад тархны замаас цухтааж явж байгаа аминда. Тэр явдаг хүмүүс мэдэн орхны гүүрээс салаад нөгөө шар хоолоо ам гэдэг лөө шар хоолооч л нэг тэрүүгээр товчилж яваад тэгээ тэр үед зайлгүй нэг дугуй муутай нэг 20 бүрээстэйгээ байсан. Тэгж явж байгаад нөгөө тархны зам дээр явж байгаа нөгөө дугуй хагараад тэгээд запаасаа хийх гэсэн чинь нөгөө запаас нөгөө бас хийн султай байж таарад. Тэгээ нөгөө запаастайгаа яваад нөгөө нэг дугуйтайгаа бүр ингээд зажлагтал нь бүр ингээд хагартал нь баг обуудан дээрээ уртлан шахуу яваад тэгээд нөгөө шар дугуугаа бас нөгөө нэг хийн гараа нөгөөт нь баг-багаар нь хийн гарсаар байгаа бүрстэй. Будаа болтол явж ирээд нэг юм баян чандам дээр нэг юм ингэсэн юм явж ирээд нэг юм машин одоо будаа болчлоо гэдэг. Сапирцэн юм явж ирээд нэг баян чандам дээрээс нэг дугуй байна уу гэсэн чинь яг юм арзмаартай таарах дугуй. Хамаагүй ямар ч дугуй тавь гэсэн чинь миний дух шиг бас нэг юм халдсан дугуйтай яваад. Тэгээ нөгөө төгтөгөө баг бас хот руу бас нэг ингэсэн садгалсан юм орж ирээд тэр явуултал ёстой зүрхэнд орсон. Тэгээ тэрнээс хойшоо за ёстой хөдөө явах та өмнөх өдөр нь машиныхаа нөгөө нэг бүрэн бүтэн байдлыг ядаж запас дугуйгаа хийгин шалгаад гайгүй сайн дугуйтай яв юм аа гэдэг. Тэр ёстой зүрхэнд орсон. Тэгээл тэрнээс хойш сайн дугуйтай явдаг болсон. Бас нөгөө рукитэй бас бид нэг
юу яваад. Бүр халах гол яваад. Аа за. Халах голоос явчаад буцаж ирж явж байхдаа нөө дараагийн ажил нь сэлэнг бэлэнгэж байлаа бурхан минь ямар ч амар байсан. Халах голоос сэлэнг рүү явж байгаа нөө амжих гад би ч нөгөө нэг машинтайгаа буутцсан явж исэн чинь нэг юм ховл гарч иж үсрээд бицтаа гэж үсгэсэн чинь буцаад нөгөө урд амарчин гулцаагаад дахиад бас доромт руу нэг юм ингэсэн юм орж ирээд тэгээд бүр ёо цаа гэд амарчин ингээд ингээ гулцаачих юм чи. Тэгээ нөгөөдхөөрөө нэг 20 хэдэн км дутуу байл ингээ аймаг нь харагдаад байдаг. Дорнодын чой басна руу орох гэж явж исэн чинь нөгөө нэг ийм болцсон дугуйч нөө идэгцсээр байгаа бас нэг юм бараг л хагарахын наагуурал хөөх юмд нэг юм орж ирээл дахиад дугуйгаа солиол ёо тэгж нэг хоёр тэгсэн тэрнээс шул бас гайгүй би ч нөгөө ийш тийшээ хөдөө гадаа их явдаг болохоор нөгөө аюулгүй байдлаа хангаж сайн явдаг айхтар тэгж буудаж модож явах нь бас гайгүй. Тэн дээр л зүгээр нэг жоохон хурдтай явж байгаа нэг ховлт хараад амар үсэрсэн чинь урд хоёр амарчин бүр амар гулцаагаад нэг тэгж ийсэн. Тэрнээс шул гайгүй. Одоо ер нь яг одоо хөгжмийн салбарт Монголын одоо энэ рэп хөгжмийн салбарт орж ирээд DJ салбарт орж ирээд хэдэн жил болчих та? За яг DJ хийгээд бол бараг 13 4 жил 15 жил болж шүү бараг. 2012 оноос хойш гэдэг чинь 14 жил болсон байна. Би нэг тийм бичлэг үзсэн байхгүй. Ванкуш байсан баха. Ванкуш тэгээд клик бүүм гэдэг ингээ бөөнөр ингээ нэг студийн нэг юм өрөөнд хинүүс байсан болоо. Би яг хинүүсээс тэр нөгөө клик бүүм Onyx-тэй 10 хэд тоглолоо. Тэрний нөгөө нэг студид нэг хоолой бичсэн. Тий. Тэгсэн чинь би яг ард ингээ тэрийг харсан чинь та юм дээгүүрээ нүцгэн зогсож исэн. Нүцгэн байлуу эсвэл нэг юм цагаан бодоолох байлуу. Нэг амар томтсон цагаан бодоолох байлуу. Тий. Тэгээ зогсож исэн. Тэр үеэсээ нэг хуваалцвал. Тэр өстой амар сонирхолтой бичлэг байсан байхгүй. Тэр чинь тэр үед Onyx-ийн тоглолт 14 онд юм. Тэр үед чинь дижимж болоогүй байсан шүү дээ. Яг юм рэп дайгууд. Тий, зүгээр юм хипхоп хөгжимд дуртай. Тэгэл бүүмийн ах нарыг дагаал ах нарын ажил туслаад тоглолтын ажил гэдэгт нь ороод бүх юмд туслаад явж исэн үе тэгэл тэр бичлэгээр нь саяхан харсан хинж үдэ нэг тавьчихсан байсан тэгэл тий айгаа ховор бичлэг байсан. Хуйгаа ах байна гэж хүмүүс хуйгаа аим туухай байж гэсэн нэг үе байх. Би тэрийг яг харсан тэгээд тэр үедээ тэгээд тэр үеэ бас бодсон л да энэ үед юу хийж илаа гэл тэнгүү тэгэл тоглолтын ажил гээл ах нарын ажил туслаад бас нойр хоолгүй яваал явж исэн үе тэр үед бас санагдсан тэр үед чинь нэгдүгээр оролч нэг юм нөгөө хипхоп ах нар чинь дандаа рэп үжилнэ хипхоп дуулна тэгээд нөгөө юм хипхопод амар дуртай болцсон тэгэл рэпер болно л гэж боддог байсан шүү дээ би дуулаад ингээд ална гэдэг нэг сонирхлоороо нэг ганц нэг дуу хийж үзээ тэнгуутаа тэгээд за энэ бол миний хийх ажил биш байна энэ бол өстой бүтэхгүй ажил байна за тэгвэл өөр хипхоптой холбоотой юу хийж болох вэ тэгээд бүжиглэлтэй биш тэнгуутаа за хамгийн юу нь бол DJ юм байна нөө тэгээд манай DJ заяа ах надаа чи ер нь DJ бол ах чамд бүх юмудаа заагаад өгье гэдэг. Тэгээд заяа ахасаа бүх юмудаа сураад тэгэл өөрт сонирхолтой санагдаад тэгээд DJ гэдэг юмд бүр гүн ороод тэгээд одоо яг тэр үгээрээ олоо олж идэл тэ үдий зэрэгтэй ингээ явж байгаа яг тэр DJ гэдэг мэрэгжил шүү дээ бүр мэрэгжил сонгосондоо одоо хүртэл баяртай ингээ тэндээ дуртай хайртай бүх юмаа тэндээ зориулаад явж байгаад одоо хүртэл бас баярлдаг те тэгвэл одоо өөр бас тоогооч хийгээд явж ирсэн ч байх юм билүү те эсвэл зүгээр өстой түрүүний хэлдэг шиг гагн орчин болцсон юм уу эсвэл дахиад халтуурандаа явж явах чи үгүйсэхгүй байхгүй. За гэж ер нь сүүлийн үед төгжрэл дунд нэлээдгүй сонсож байгаа 3 дууг нэрлэеч. За төгжрэл дунд сонсож байгаа 3 дуу юу? Сүүлийн үед ер нь нэлээд сонсож байгаа. За би чинь тэр нөх хөсгтөнгийн алтарганыг яг төгжрэл тунд амар гой сонсож чийлэрч явдаг. Тэр алтарганыг бас амар их сонсдог. Тэгээд хуучны дуунууд айгүй сонсох дуртай дөө.
одоо тэр лавгаах мөнгөнаах хоёрын тэр итгэх ёстой. Тэрийг бас амар их сонсох дуртай. Тэгээд Mrs. M-ийн дуунуудаа сонсох дуртай. Гинжингийн дуунуудаас, Gangbei-ийн дуунуудаас. Гэтэл нэг юм төгжрөл дундаа нэг юм орилж харсан дуу эсвэл 50 юм сонсоо явахаар гоё байдаг. Тэгээд эднэрийн л дуу яг тим юм гэсэн юм байхгүй. Би зүгээр төгжрөл дундаа нэг юм урт нэг юм подкаст ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юм ихлүүлээд ороход тэрийгээ сонсоо явчихдаг. Ер нь Тэгэхээр бас амар нэг зам ороод юм тийм шүү дээ. уртхан. Тэгээ манай төгжрөл дунд подкаст хийжсэн те төгжрөл дунд явж байхдаа энэ хоёр юу ярих нь уу, ямар яриа өрнүүлэх нь үү гэд төгжрөл дунд сонсоо явж ивэл бас зугаатай. Тийм шүү дээ. Төгжрөл дунд сайхан яриа нэг А цэгээс Б цэг хүрэхэд подкаст төгжрөл дунд энийг сонсоод үзээ явчихад бас зам урдан орох нэг уртай. Ер нь одоо ингээл нөгөө 500 600 км явж нэг газар ингээл хүрдэг шүү дээ. Тэгэхээр нэг юм гоё мэдрэмж байдаг. Эсвэл нэг юм төгжрөл юм 5 6 цаг төгжирж байгаа нэг ингээд нэг юм булангаар ингээл гараал урагшлангууд сэв сэлүүхэн зам байхаар нэг амар гоё байдаг шүү. Тэрний шиг юм гоё юм сэтгэл зэлэмсэн нэг тийм гоё мэдрэмжийг амьдралаас яг юунаас хинээс авч байна. Гэрлүүгөө ороод авч байна та. Нэг гэрийнхаа босхыг даваад окноо хараад яг тэр мэдрэмжийг яг тэгж авдаг. Өдөржингөө гадуур нойртой хоолгүй тэ стресстэй тэ уур бухимдалтай бүх юмтай явж байгаа л гэрлүүгөө ороод утасныхаа дууг хаагаал окноо хараад окноо тэврээл үнсгэд яг тэр мэдрэмжийг авдаг. Ингээд төгжирж байгаа нэг зам руу очдөг. Эсвэл нэг юм шээсээ төвчж байгаа эрэгтэй хүмүүс нэг шээсээ төвчж байгаа нэг нойл руу ороод ёо гэж нэг ингэдэж штэ. Яг тэр мэдрэмжийг бол яг гэртээ яг тэгэл окноо хараад яг тэр мэдрэмж бүх юма мартаал тэгэл яасан миний үжээ гэж очиход тэгэл яг тэр мэдрэмжийг авдаг та. Тэр л мэдрэмж яг аа болоод аа болсон хүн болгон л яг тэр мэдрэмжийг авдаг байх л гэж боддог штэ. Big Motors-ийн салбар 1 цайз 16 дугаар хороолол даа хүрээ явах автобусны буудлын чанх эсрэг талд Big Motors авто шоурум байрлаж байгаа. Салбар 2 Сонгон Айрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны төвийн чанх хойно байрлаж байна. Утасны дугаар 75 75 75 75. За баярлалаа хта тэгээд бас баярлалаа. Бас гоё яриа өрнүүлээд хамтдаа гоё төгж ирсэнд баярлалаа. Тэглээ өстой гоё яриа өрнүүлээ сүултээ жам халаад бүр дараагийн ажил байхгүй бол дахиад нэг цаг юм уу 30 минут бол явчихаар л байлаа тэгээд дараагийн ажлууд утаснууд залгаад бүх юм болчих. За баярлалаа хаа тэгээд за баярлалаа дүүдээ. Контент нь амжилт хүсье тэгээд өчнөө олон дугаар хийгээд гоё хүмүүстэй гоё яриа өрнүүлээ төгжрөл дунд хүмүүсийг зугаатай болох нэг ч гэсэн үзэж харах юмтай болгож байгаа дүүдээ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За гоё байна. Ахтаас амжилт хүсье. Тэгээд 3 сарын 6-7 онд бас Аса Аренад Red Cup фестивал. Окей, баярлалаа. Тэнд ирээрээ. Тэгээ, окей. Урьдлага өгнө ах нь одоо. Баярлалаа. За энэ удаагийн дугаар маань DJ Гизэг ахтайгаа маш сайхан яриа өрнүүллээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Хамтран ажилласан Big Motors. Баярлалаа. За Big Motors-ийнхандаа баярлалаа. Төгжрөл дундынхандаа баярлалаа. Хүмүүсээ үзээрэй. Айгуу гоё контент биш. Бид хоёрын ярьсан гоё ярилцлагыг бүгднийг дуустал үзээрэй. Баярлалаа. Баярлалаа.